Өнөөдрийн хичээлээр стирол болон полистиролийн талаар авч үзэн. За юуны өмнө стиролийн физик шинж чанар, химийн шинж чанар, за стиролийн полимер жилтийн урвал хэрэглээтэй танилцсанаа. Мегмар сүрэн багш байна. За стирол нь ерөнхийдөө фенилийн радикал болон винилийн радикалыг агуулсан ароматик нүүрс устрагчийн ангилалд ордог бензолийн гомлогийн нэг гишүүн байна. За ингэхдээ хажуугийн бүлэгтээ бол ханаагүй нүүрс устрагчийг агуулсан байна. За стиролыг мөн хураангуй байдлаар C6H5, CH, CH2 гэж бол тэмдэглэж болдог. За стиролийн энэхүү молекулын бүтцийг нөгөө талаас нь нүүрс төрөгч болон ус төрөгчийг нь ил гаргахгүй хураангуй байдлаар энэхүү байдлаар зурж төрслөн үзүүлж болно. За стиролийн молекул бүтцийг бөмбөлгөн загвараар бол харуулсан байна. За энэ нь хажуугийн хэлхээ буюу хоёрсон холбоо бүхий винил радикал нь харагдаж байна. За стирол нь ерөнхийдөө винил стирол гэхээс гадна винил бензол гэсэн ижил төстэй нэршилтэй бол явдаг байгаа. За энэ нь 143.5 Цельсид буцалдаг уснаас хөнгөн өвөрмөц үнэртэй өнгөгүй тосрохог шингэн бодис байдаг. За стирол нь хажуугийн хэлхээгээр нэгдэх урвалд ордог гол химийн шинж чанартай. За яагаад гэхээр энэ бензолийн цагирагдах ароматик холбоо нь энэхүү хоёрсон холбоог бодоход илүү бат бих байгаа учраас хоёрсон холбоо тасраад бромыг нэгдүүлж байна. За ингээ хоёрсон холбоо тасарсан учраас CH бром, CH бром ингээ C6H5 гэсэн хансан бензолийн цагирагтай нэгдлийг үүсгэсэн байна. Энэхүү нэгдлийг нөгөө талаас нь дибром, фенил, этан гэж хансан нүүрс устрагч байдлаар бас нэрлэж болох нь тий. За сургалтын талаар болон хичээлийн талаар нэмэлт мэдээлэл зөвлөгөө авах 9813 3311 дугаард хандаж болно. За стирол нь гол химийн шинж чанар нь калиум перманганатын уусмалтай харилцан үйлчлэх байгаа. Калиум перманганатын уусмал маань ийм ягаан өнгөтэй байсан тий. Стиролтой харилцан үйлчлэхээр өнгө нь ингээ бүдэгрээд бараг арилдаг байна. За энэ нь урвал явагдсан болохыг гэрчилж байна. За хүчлэг орчинд явагдах урвалыг энд харуулсан байна. За стирол нэмэх нь калиум манганод руу за орчныг хүчлэг болохын тулд хөхрийн хүчлийг нэмж өгсөн бага хэмжээний температураар үйлчилсэн. За ингээд ароматик цагиргаас илүү хоёрсон холбоо нь бол хялбархан тасраад бензоины хүчлийг үүсгэсэн болох нь энэ дээр харагдаж байна тий. За урвалын явцад дагалдах бүтээгдэхүүн нүүрс хүчлийн хий, мангананы сульфат, калиум сульфат ус ялгарсан байна. За хэрвээ стиролыг калиум перманганатаар эсэлдүүлэх урвалыг саармаг орчинд явуулаад үзье. За ингэсэн тохиолдолд калиум бензоат буюу бензоины хүчлийн калиум давсыг бол үүсгэсэн байна. За дагалдах бүтээгдэхүүн нь калиум карбонат, манганы оксид, калиум гидроксид ус үүссэн болох нь харагдаж байна. Стиролийн калиум перманганатаар эсэлдүүлэх урвалыг түрүүний хоёр тохиолдолд температурын үйлчлэлээр бол явуулсан тий. За тэгвэл одоо энэ тохиолдолд стиролыг калиум перманганатаар эсэлдүүлэхдээ орчин маань саармаг боловч тэг градус Цельсид урвалыг явуулсан байна тий. За ингээд бол 2 атомт спирт үүссэн байна. Өөрөөр хэлбэл энэхүү хоёрсон холбоо тасраад тус бүр дээр нэг гидроксил бүлэг бол холбогдож 2 атомт этилен гликолыг үүсгэсэн байна. За үүнийг нэрлэхдээ фенил гэдэг энэхүү радикалаа нэрлээд фенил этилен гликол гэд нэрлэн явдаг байна. За дагалдах бүтээгдэхүүн нь манганы оксид, калиум H үүссэн байна. За тэгэхээр урвалыг ямар орчинд явуулж байгаагаас хамаарат бүтээгдэхүүнүүд өөр байна. За стиролоос полистиролыг гаргаж авах урвалын тэртеглийг харуулсан байна. Өөрөөр хэлбэл C6H5, CH, CH2 гэсэн энэхүү молекул нь удаа урвалд полимерч урвалд орох нэ. За ингэсэн тохиолдолд хоёрсон холбоо тасраад энэ винил радикалын нүүрс төрөгчийн атомууд дээр цаашаа өөр молекултай холбогдох боломжууд үүссэн байна. За ингээд эдгээр мономерууд нь хоорондоо олон дахин холбогдож полистиролийн материалыг үүсгэдэг байна. За хувцсрыг. За полистиролийн полимерийг бол бас өөр фенил радикалыг үзүүлээд иймэрхүү маягаар дүрслэн зурж үзүүлж болох нь. За полистиролыг хөөс хэлбэртэй бэлтгээд барилгаанд дулаалга хийхэд маш өргөн ашигладаг.
За өнөөдрийн хичээлээр стирол гэдэг нь C6H5, CH2 гэсэн ароматик ханаагүй нүүрс устрөгчийн ангилалд ордог бодис болохтой танилцлаа. За мөн стиролыг калиум перманганаттай уруулд оруулахад перманганатын уус эмлийн өнгийг арилгадаг. Энэ урвал нь 3 тохиолдолд өөр байдлаар явагддаг болохтой танилцсан. Өөрөөр хэлбэл калиум перманганатаар хөхрийн хүчлийн орчинд эсэлдүүлэхэд стирол нь бензоины хүчлийг үүсгэх хүртлээр эсэлддэг. Харин калиум перманганатаар саармаг орчинд температурын нөлөөгөөр эсэлдүүлэхэд бензоины хүчлийн калиум давсыг бол үүсгэж эсэлдүүлж байсан тий. За харин стиролыг саармаг орчинд боловч тэг градус Цельсид эсэлдүүлэх явцад фенил этилен гликол буюу 2 атомд спиртийг үүсгэн эсэлддэг болохтой танилцсан. За стиролийн гол хэрэглээ нь түүний полимер нэгдэл буюу полистирол байна. За хөөсөн хэлбэрээр бэлтгэсэн полистиролыг барилгын хавтан, дулаалгын хавтан болгож өргөн ашигладаг гэдэгтэй танилцлаа. За хичээлийн талаар нэмэлт зөвлөгөө мэдээлэл химийн хичээлээр тодорхой сэдвээр иймэрхүү хичээл авах бол 9813 33 11 дугаарт хандаж болно. Анхаарал хандуулсанд баярлалаа.